Сайн байцгаана уу? Баянгол дүүргийн түүх 60 жилийн ог ухтаж 34 хорооны дунд манай хороо манлайлагч хороо аяны 3 сарын хугацаатай зарлалаа. Үүнд манай хороо идэвхтэй сайн оролцож цаг хугацаанд нь тайлан мэдээгээ өгж идэвхтэй оролцлоо. 2025 онд бид ажилчин албан хаагчтай суралцах аяныг зохион байгуулснараа миний бие удирдлагын академийн магистрийн анги, нийгмийн ажилтан аз заяа, хувь сахиулах их сургуулийн эрх зүйн анги, үйлчлэгч жанчуу Эрдэм оюун сургуулийн нийгмийн ажилтнгийн ангид мөн гэр бүлийн нийгмийн ажилтан Бадам ханд маань нийгэм судлалын дээд сургуулийн нийгмийн ажилтны ангид суралцж байна. Ажилтан албан хаагчид маань 2025 онд манай хороо манлайлагч хороо аяны хүрээнд Монгол бичгийн сургалтыг, компьютерийн сургалтыг бид авч чадлаа. Мөн ажилтан албан хаагчдынхаа ая тухтай орчин, амьдрах орчин, ажиллах орчныг бүрдүүлэхийн тулд бид амралт ая тухтай спортын тэмцээнүүдийг бас дунд нь зохион байгуулж идэвхжүүлж өглөө. Мөн энэ манай хороо манлайлагч хороо аяны хүрээнд бид аж ахуй нэгж байгууллагуудтай хамтарч камерын ажлуудыг нэлээд идэвхжүүлж, гадна дотнох камеруудын тоог нэмэгдүүлж, зураг баталгааг мөн хүлээж авсан. Мөн манай яг энэ манай хороо манлайлагч хороо аяны хүрээнд нэг гол онцлог ажил болвол 62-56 дугаар байрны ард талын 820 м талбай бүхий харанхуй орчныг бид хуучин хавтангаар явган замыг хийж, гэрлийн шонг 2-оор нэмэгдүүлж, аж ахуй нэгж байгууллагаараа 3 камерыг шийдүүлж өгснөөрөө хүүхд багчууд хөгшөлтийн эрүүл аюулгүй орчныг бас бүрдүүлж өглөө. Мөн энэ 2025 он бол 4 жилдээ болдог архивын улсын үзлэгт манай хамт олон идэвхтэй сайн бэлдэж, архивын өрөөг тусгаалan бэлдэж, амжилттай сайн оролцлоо. Мөн 5 жилийн хугацаанд зохион байгуулагддаг хүн амын тооллогыг мөн чанартай сайн зохион байгуулж явууллаа. Манай хороо манлайлагч хороо аяны хүрээнд бид бол сайн туршлагыг судлах энэ ажилд бол 8 дугаар хорооны засаг дарга болон эсхийн ахлагч нар манай хороонд ирж сайн туршлага суралцаж, бичиг баримтын цэгц болон утасны камерыг бас туршлага судалж энд хамтран ажиллалаа. Мөн энэ аяны хүрээнд бид бол рилүүдийг нэлээд хийж, захин орчинд нэлээд сайн ажиллаж өгсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн 4-р курсын оюутан Бям Жаргал маань бас манай хороонд зориулж рил хийж өглөө. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн аюулгүй орчинд рил хийгдлээ. Мөн аж ахуй нэгж байгууллагуудын хамтран ажиллах 50 м-ийн зураглыг тогтчуулах ажилд бас рил хийж оролцсон. За манай хороо бол 140 аж ахуй нэгжтэй 2025 оны 2 сард батлагдсан иргэдийн төлөөлөгчдийн хурлын хогны гэрээ шинээр байгуулагдах энэ аянд бол 100% энэ хогны гэрээг байгуулж чадсанараа бас манай хороо манлайлагч хорооны хүрээнд идэвхтэй оролцож чадлаа. Манай хороо манлайлагч хороо аяны хүрээнд 9 сарын 15-наас 12 сарын 15-ны хооронд бид Сөөхөн аврын аянд манай Аркта шар байр маань шалгарч оролцсон. Энд бол өв уламжлаа сэргээж яваа сөөхөөр шалгарсан. За манай хороо бол 48 байртай. 48 байр маань 10 сөөхтэй. 10 сөөх маань өөрсдийн нөөц болцоогоор 28 орцонд засвар хийснээрээ бид бас энэ уралдаанд оролцож байна. Манай хороо манлайлагч хороо 3 сарын аяны хүрээнд 4 рил, 2 явцын тайлан, видео бичлэгээ бид энэ палашнд хийж, энэ хайрцагт хийж хадгалснараа бас нэг онцлог байлаа. За 2024 оны манлайлагч хорооны хувьд амжилттай баттгаж бид баг хамт олноороо идэвхтэй сайн оролцсон та бүхэндээ ажлын өндөр амжилтыг хүсэн өрөөё. Миний энэ зогсож байгаа газар бол хүн явахад таагүй, ялгт шингэхтэй, өнөр нь бохор тийм амар тэгээд газар нь бүр шороогоор газар байсан. Дүүрэг хорооны засаг дарга энийг санаачлаад тэгээд хуучин замын хавтанг авчирч энэ хавийг цэвэрлэж хүн явахд чөлөөтэй зам бий олгож өгсөн. Шинэ гэрэл тавьж гэрэлтүүлэхтэй болгосон. Энэ харанхуй байсан шүү дээ. Ерөөсөн хүн явах аргагүй. Тэгээд энэ хажуутлын энэ дулаан гаражийнхан 3 камер тавьж энэгээр орчин суугчид болгон хөөхтүүд явахд таатай амар тайван орчинд бий олгосон. Дүүрэг болон хорооныхоо баярлалаа гэж хэлж байна.